Өнөөдрөөс эхлэн иргэд бизнесээ эхлүүлэхийн тулд ямар нэгэн төрлийн байгууллагын зөвшөөрөл хүлээх шаардлагагүй боллоо. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас худалдаа үйлчилгээ зэрэг 8 төрлийн нийт 146 үйл ажиллагааг ямар нэгэн зөвшөөрөлгүй болгохоор шийдвэрлэлээ. Мөн эрүүл мэндийн салбарынхны цалингийн тооцоололттой холбоотой ойлгомжгүй байдлыг цэгцэлж, эх сарын 1-ээс эхлэн эмч эмнэлгийн ажилтнуудын үндсэн цалингаас нэмэгдлүүдийг тооцоолохоор боллоо. Өмнө нь иргэд бизнес эхлүүлэхийн тулд зайлшгүй төрийн зөвшөөрөл нэртэй хүн зуртлаас олж 30 гаруй бичиг баримт бүрдүүлж төрийн 140 орчим шат амжилтыг давдаг байсан. Тухайлбал иргэн хүнсний дэлгүүр нээхийн тулд 3 сар орчмын хугацаа зарцуулдаг байсан ч хүсэлт өгсөн иргэдийн 70% нь амжилтгүй болдог байсан байна. Тэгвэл өнөөдрөөс эхлэн хүнсний дэлгүүр, дугуй, засвар, өсжин, гоо сайхан, ойдол кофе шоп зэрэг 146 худалдаа үйлчилгээний бизнес эхлүүлэхдээ ямар нэгэн дүгнэлт гэрээ зэрэг зөвшөөрлийн бичиг цаас хөөцөлдөх шаардлага болжээ. Бизнес үйл ажиллагаа явуулах чинь гэдэг мэдэгд түүний дараа хяналт тавина гэж. Түүний дараа хяналт. Энэ бол зөвшөөрлийн хуулийн концепц. Хууль гарчаад байхад дахиад дүрм журмаар гогтгийгээ болдог ийм тохиолдолд бол байсаар байсан. Тэр нэг үсчин байгуулахын тулд багадаа 2 сар болж шүү дээ. Тэгээ үнийг өнөөдөр зогсоож license e-business аль руу н ороход шууд хүсэлт гэж байж байгаа. Ороод дараад явуулахад хур системээр таныг танина. Таны татврын мэдээлэл, компани хуулийн этгээдийн мэдээлэл. Тэгээ галын дүгнэлт хот тээврийн гэрээ хоёрыг дүүргийн нийтлэг үйлчлэгээний газар өөрсдөө 14 хоногийн дотор байршлын тогтоог очиж олгоно. Бизнесийн үйл ажиллагаа эрхлэхтэй холбоотой төрөөс авах болон мэргэжлийн байгууллагуудаас авах альва дүгнэлтүүдийг төрийн байгууллага өөрөө иргэндээ очиж үйлчилдэг болох нэ. За энэ тогтоол бол өнөөдөр ингээд батлагдаад хэрэгжиж эхэллээ. За энэ тогтоол маань өөрөө бизнесийн үйл ажиллагааг дэмжих чиглэлээр гарсан тогтоол. За энэ хүрээндээ өнөөдрөөс эхлээд Монгол улсын төрийн альч байгууллагууд IT-ийн програм хангамж хөгжүүлэхэ боллоо. Өөрөөр хэлбэл төсвийн хөрөнгөөр хөрөнгө оруулалтын болон урсгал зардлаар програм хангамж хөгжүүлэхгүйгээр зөвхөн хувийн хвшлийнхний хэрэглээнд нэвтрүүлсэн програм хангамжийг хэрэглэгч өөрөөр хэлбэл худалдан авахч биш хэрэглэгч болж ажиллах ийм тогтоол өнөөдөр батлагдсан. Мөн өнөөдрийн хуралдаанаар эмч ажилчдын нэмэгдлүүдийг нэмэгдсэн цалингаас тооцохоор боллоо. Эрүүл мэндийн салбарын эмч ажилтнууд өнгөрсөн оны 12 дугаар сарын засгийн газрын тогтоолоор 2 төрлийн үндсэн цалин мөрдөж байгаа нь салбарт үйл ойлголцол үүсгээд байгааг салбарынхан шүүмжилсээр ирсэн. Иймд эрүүл мэндийн салбарт авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай засгийн газрын тогтоолыг баталж, тус салбарын цалин урамшууллын тогтолцоог шинжилэхээр болоод байна. Ингэснээр 2025 оны 224 дугаар тогтоолоор тогтоосон үндсэн цалингаас тооцсон нэмэгдлийг 2026 оны 5 дугаар сарын 1-ээс олох оруулж байна. Тэгэхээр нийтдээ бол 39 мянган эмч цогцолч нар байгаа Монгол улсад. Үүний цалингийн нэг шаталтаа болохын тулд 150 тэрбум төгрөг шаардлагатай. За энэ 150 тэрбум төгрөгийг хаанаас олох вэ? Яаж нэг 5 сар 1-ээс авахгүй эхлээд нэг шаталтаа болох вэ гэдэг дээр бол миний ерөнхий сайдын өгсөн үүрэг даалгаврын дагуу өнгөрсөн 7 хоног болох салбарын сайдад томрогцоос хойш суусан. За би өмнөх бас та бүхэнд хэлэхдээ бас энэ эрүүл мэндийн даатгалын сангийн нийт тооцоон дээр нэлээд удаан сууж байна гэж хэлж байсан. За үүнтэй холбоотойгоор хэд хэдэн авч болох арга хэмжээнүүд харагдсан. Тэгээд тодорхой хэмжээний цогц арга хэмжээ аваад үүний үр дүнд нь бол яг 150 тэрбум төгрөг хэмнэгдээд энэ хэмнэсэн мөнгөөрөө эмч цогцолчны цалинг нэг шаталтаа олгоно гэсэн тийм зохицуулт хийнэ. Мөн засгийн газрын хуралдаанаар дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой бараа бүтээгдэхүүнийг тэргүй ээлжид дэмжиж төрийн худалдаа авах ажиллагааны захин дэлгүүрт байршуулахар болжээ.